Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Шинэ дугаар маань эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаарын зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин Сөрөлтийг хүрсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За тэгээ жүжигэн тоглогчдод нэлийн завгүй байх үедээ бас урилга хүлээ авч хүрэлцээрсэн баярлалаа. Ийм гоё тухтай нөхцөлч одоо өргөцсөн чи ирлгүй байх. За баярлалаа. Гоё ингээд нэг бүг гэдэг нэг тийм гоё орчин бүрдчихдэг юм байна. Одоо нөгөө ярихаас аргагүй. Их гоё юм тайван өнгө. Тийм тайван орчин байна. За баярлалаа. Тэрийг манай багийнхан маш их хичээсэн. Тэгэхээр өөрөө бас их тийм тайван хүн баг. Би ярьслага юм байна. Би зөрөлтөөс асуух гэдэг нэг юм шиг. За та хэд маань тоглолтоо 3 сарын 6-5-наас эхэлсэн тий? Тийм 3 сарын 5-наас эхэлсэн. Шинийн 5-наас гэх юм уу? Тийш тий. Тэгээ энэ жил чинь цагаан сар маань 3 сарын 1-нд боллоо шүү дээ тий. Тэгээ ер нь энэ өдгөө 40-од наслахтай 3 сарын 1-нд золгож үтсэнгөө. Харин тийм тий. Нэлээд. Тэгээд яг тэр үеэр цагаан сарын үеэр бас үндэсний телевизээр ярьж ирсэн нэг судлаач хүн. Бид нар ингээд цаг тооны бичгийг ингээд боловсруулад ингээд засгийн газарт ингээд өгсөө. 40-д хайрцгийн бичиг баримт бид нар өгсөө. Тэгээд одоо тэрэнгээрээ явах байлгүй да манайч нэг жоохон зурхаа гэл ингээд зөрөөл явдаг штеп. Тэгсэн чинь ингээд ямар ч маргах юмгүй бид нар өгцөө. Манайхан болохоор ингээд Солонгостой, Хятадтай, Азийн лор юмж адилхан байх ёстой гэдэг үгүй юм аа. Хоёул шаал цагаан сар яриад тий. Зүгээр яриагаа цагаан сараас эхлэе. Үгүй юм аа эн чинь улс орны онцлог, газар зүйн зүй тогтол цаг агаарын онцлогоос ингээд шалтгаалаад өөр байх ёстой. Нэгсэндээ ер нь ингээд цагаан сар нь бараг ингээд өөрсдийн одоо хөтөлсөн он тооллоор явна гэдэг чинь нэгсэндээ тусгаар тогтнолын бас нэг том бэлэг тэмдэг илэрхийл гэж ярьж илээ. Тэгээд энэ жил их оройхон цагаан сар эхэлсэн болохоор жүжиг маань бас 3 сарын одоо ямар галзуураа шинийн 1-нд нэгээд явж илтэй шүү дээ. Тэгээ яалчгаа харж байгаа. Тэгээд 3 сарын 5-нд нээсэн. Тэгээд 2000 за би буруу ярьж магадгүй тэгээд 90 он шиг санагдсан. 90 онд бас нэг 3 сарын 2-нд бас нэг болох юм билээ. Тэгээд тэрнээс бус он жилүүдэд бол тэгээ 2 сартай багтаад цагаан сар маань болох юм билээ. Ер нь яг бид нар чинь жүжигийн 3 сарын 1-нд нээдгийн уг нь. Ер нь ихэнх одоо хавар цагийн уран бүтээл үүссэн тэгж хаврын нэстэр тэгж эхэлдэг шүү дээ. Тэгээд энэ удаа Францын зохиолч Шмидтийн бүтээл ер нь бол яг үндсэн нэр нь бол хоёр ертөнцийн буудал гэдэг нэртэй. Гэхдээ бид нар болохоор самсара гэдэг санскрит үгийг судлаад ер нь бас тэгж өгөх боломжтой нэр байгаа байхгүй юу? Энд чинь самсара гэдэг чинь нэгсэндээ материалын ертөнцөөс бүхэл хоёрыг завсрын ертөнцөө тэгж одоо жүжигийн агуулгыг бодоод самсара гэдэг нэр өгчээд ингээд үзэл явж байна та. Гэтэ өдөр болгоны тоглолт зэрэгтэл бол нэлээд өрөн. Тэг бүгд их тийм их бодолтой л гарч ирээд тах шиг лээ. Зарим нь бүр маргааш нь ч бодогдоод салахгүй байна гэдэг сэтгэлүүд айгүй харагдчихжээ. Харин тэгдэл юм бэ. Тэг өчигдөр нэг хүн постэр болсон байна. Би юу ингээд дэлгэцийн уран бүтээл кино үзчихдэг ер нь. Тэгээд урлагаар цангана гэж яриад идэг. Тийм мангар юм гэж ямар юм бийдэг. Би ингээл адилхан урлаг ингээл дэлгэцийн бүтээл байгаа юм чинь гэсэн чинь үгүй юм байна. Тайз дэлгэц хоёр чинь тэнгэр газар шиг зөрүүтэй юм байна. Үзэж дуусчаад би тэр урлагаар цангаж явснаа мэдлээ гэж пост оруулсан байлээ. Тэг хүн зарим хүмүүс манай жүжигийг бүр хоёр үзэж байна. Би хоёр дахь үзлээ гэсэн постууд байх юм, комментүүд байх юм. Тэгээ одоо сэдв нь өөрөө их сонирхолтой. Тийм реалны одоо жишээлбэл даргаа гадаа бороо орж илээгүй гэдэг шиг биш те. Найзаа чи тэхүү ус аваад өгөөч гэдэг ийм орчны биш болохоор хүмүүст айхтар тийм сонирхолтой. Сонирхол нь хөтлөгдөд гогдоод байгаа шүү. Тэгээ нэг үзчихэд ахаад хэрнээ үзээд ирэхийгээд бодоод ах нь одоо яг видеод л одоо ингээд тэгээ уран бүтээлчдийн хувьд бол гоё сэтгэл амар гоё. Аяа тэр өгнүүдийг санснаа гэж чи өөрөө тий. Би ингэж яриад байгаа шүү дээ ажлынхандаа гэрийнхандаа.
нэх гоё тийм урмын үгээр тийм магтаал сайшаалаар алга ташилтаар одоо бялуурсан мөн сайхан хавар болж байна та гэж яриад байгаа. Аха. Би бас яг жүжиг үзэхдээ ерөөсөө ямар ч юм мэдээлэл бас авалгүйгээр эсвэл ингээ хүмүүсийн сэтгэлийн тэр сонсохгүйгээр зүгээр л очиод үзийгээл үтсэн. Тэгсэн чинь эхлээд ингээд юу үзэж байгаа вэ гэдэг нэг юм жоохон бодоод тэгээд нөгөө маш олон ингээд одоо төрөл жанруудыг та нар ингээд нэг дор одоо тайзан дээрээс зэрэгтэлт ингээ өгч гин. Тэгээд дээрэс нь би дахиад нэг хүн надаас ямар хөө жижиг вэ гэхээр яг тэр тайзан дээрээ дахиж одоо тайз солигдохгүй те үзэгдэл өөрчлөгдөхгүй зөвхөн тэнд одоо тэр 4-5 жижигчин яг биднийг баг 2 цаг ингээд уйдахгүйгээр залгаахгүйгээр ингээ барьлаа гэсэн чи хөөх тэгвэл наадах чи айгүй сонирхолтой байгаа юм байна да гэжсэн. Тэгээ айгүй олон хүмүүс энэ тэр сөрөлт биш юм уу гэд тийм үг их сонссон биз. За өчигдөр манай нэг найз чимээг үзчихэж над хэллээ. Дэмэс ч үчи үзмэрчээ баярлалаа гинэ. Тэгэхээр н чимээг үзээч чүр хүнээ байжтэй гэж би мессеж чинь. Тэгээ хоёлаа солийн дөргөн дээр штэ гээд нэг 5 үг солилоо. Тэгсэн чинь ихэндээ нэг тийм нуршаач байгаа юм шиг санагдсан гинэ. Тэгснэ яг бүтэн үзэхээр яалчгүй тэр юмнуудыг ярихгүй болохгүй юм байлээ. Тэгээд нөгөө тайзны хувьд бол гэрэл аваад үзэгдэл солигдоод бүжиг дуу болоод гялт цал өнгөний орчин цагийн юмыг бол бүр ингээд аваа хийцэн ч үжигсэн. Яг үнэнтэйг нүүр тулгаар. Яг ямар байдгийг яг амьдрал яг үндэ ямар байдаг. За нэг хөшгөл нээвэл юм үстэй гэрт. Өөрөөсөө байх тэр үйлчлэлт байгаа юм уу? Яг тэр амьдралтай ингээд нүрийг ингээд тулгачаар хүнд ингээд яг ингээд тийм доторгшоо ингээд орохгүй харахгүй болоод байгаа шүү. Тэгээд зарим хүмүүс бас үзсний дараа ингээд бодсон чинь нэг тийм рекламгүй нэг кино үзсэн юм шиг санагдчихсан. Тэгээ бид нар чинь нэг цаг гарan 2 цагийн кино тий. Тэгээд ямар ч рекламгүй хөрөнд гоё үйдэг шүү дээ тий. Тэгээ ингээд үзээд дуусчдаг. Яг тэрэн шиг санагдсан гинэ. Дундуур гэрэл аваалахгүй юм байна. Тэгээд үндсэндээ нэг 9 жүжигчин тайзан дээр гарч ийнө. Тийм ба. Тэ. Тэгээд нэг хоёр нь ингээд ихлүүлээд ингээд хэсэг байжаад ингээд яваад дээшээ доошоо яваад. Тэгэл яг хоо тэнд чинь яг эрхмээ битээр бол бүтэн байсан. Доцогцсон харин л тэ. Сүлдээ ч яг бас нуруу өвдөх маягтай боллоо. Яагаад өөний сүрэлтээс юм гэдэг чинь тэгж танигдахгүй тулд бүхийж өцөж явсаар хэлсэн л дээ нуруу өвднөө бас. Дид өч хүрсөний нурууч бас 2 цаг дахиагаа зогсчихвол өвддөг юм. Бас ачаалаа гэж. Энэ жүжигэн дээр яг бүх уран бүтээлдэл нэг дүр гаргачих юмсан хийх юмсан гэж боддог юм. Яг гэвэл соёлын сургуульд байхад манай өгш тайзан дээр дүр гаргахгүй бол дүр бүтээх гэж оролдохгүй бол тайз руу та нар гараад ирэхгүй гэдэг байсан. Одоо багшийнхаа тэр бүгийг бол бас бодон энэ уран бүтээл дээр ажиллаа. Тэг хамгийн эхлээд би энэ ч уг нь Илвчин гэдэг тийм зохиол дээр бол байсан байхгүй. Дүр нь үү? Тий. Чаалма амлгаа энтертэй. Тэг яагаад тэр хүн Илвчин болсон бэ гэхээр тэр цовдлон шаналлаа мартахын тулд тэр охиныхоо дуу хоолойг мартахын тулд хангэр гэдэг ингээд малгай өмсөж ингэж өөрийгөө сатааруулдаг байна. Би болохоор нааш манайх болохоор үзмэрч гээд татаж авчираад. Монголчлаа. Жохон монголчлаад тий. Тэгээд ингээд явлаа. Тэгээд одоо анх удаа би тайзан дээр аавын дүр тоглож үзэж байна. Тэр тусмаа онж аваад алтармагийнхаа болж тоглох гэдэг чинь бас амаргүй шүү дээ тий. Тэгэхээр ядаж гадна талаасаа эхлээд одоо фактур гэж бид нар ярьдаг шүү дээ. Гадна талаасаа өөр байх хэвээр сүрэлтөөс өөр хүн байх хэвээр. За ингээд гадна талаа ингээд ажлынхандаа нэг харуулаад найруулагчтай нэг харуулаад халдсан ч болж үзээл үсээ цагаанаарч будж үзээл явж байгаа тэр жүжигэн дээр байгаа тэр нөхрийг боллоо хувц унраа хайлаа зураач найруулагч хоёр ямар ч үсэл цагаан юм л өмсөж болохгүй нэг тийм юм завсрын өнгө гэлээ тэгээд нэг тийм хувц оллоо тэгээд үс сахлаач ургууллаа гадна талаасаа болчлоо шүү. Тэгээд дуу хоолой бас арай өөр их хэвчээ болчихж байгаа. Тийм өөр хувцсан өмсчгөр чинь. Тэгээд дуу хоолойн дээр тийм насны өмч гэсэн ийм сайхан цаваа цолгүй юм байна шүү дээ. Дуу хоолойгоо бас өөрчлөлтөө болчлоо шүү. За тэгсэн чинь хамгийн чухал зүйл чинь сэтгэл зүй гэдэг юм гарч ирж байгаа.
Тэгээд жүжигэн дээр одоо санаж авах бол нэг тийм айхтар өгдөг штеп. Амбийн ертөнцид үрийнхээ хойно үлдэнэ гэдэг ямар гачлалтай тавилан байдгийг та мэдэхгүй гэх тээ. Тэгээд тийм зовлон одоо үздсэн хүний сэтгэл зүй ямар байх вэ гэл. Тэгэл нөгөө дотгошоогоо одоо ажиллаж хандаж эхэлсэн. Тэгэл бас яг нэг буян заяан юм байлгүй дээ. Тэгээд ямар ч байсан нэг яг сөрөлт бол тайзан дээр харагдаагүй. Арай нэг өөр хүн харагдсан байх. Тийм ч болохоор зарим хүмүүс өөжгийх тэгсэн шүү дээ. Чи юу юм бэ? Тийм ер нь дунд хүртэл зарим хүмүүс бол энэ хийм бол гэж бас батсан байна. Тийм. Тэгээ зарим хүмүүс ингээд намайг сайн танихгүй хүмүүс нэг танихгүйгаараа гараа явчихчих шиг байна. Тийм. Тэгээ зарим хүмүүс л үзсэн хүмүүс тэгээд хөөх би таны чинь ингээд нэг хошин шиг тоглолдог, хошин урлаг тоглолдог. Тэгэл нэг цохиолын дуудуулдаг ах гэж боддогсон чинь. Та чинь ял өөр хүн байсан юм шүү дээ. Гихч шийтэй. Яг хөө. Ямар ч гэсэн сөрөлтөөрөө байгаагүй. Тэрнээс салж харагдсан л бол одоо жүжигч хүний миний одоо хийх чаа зорилго маань биелсэн л гэж бодож байгаа. Баяртай байгаа сайхан хавраалж байна өө. Мөрөөдлийн театрынхан болохоор сүүлийн үед бол нэлээд юм драмын жүжигүүд бас их тавьдаг боллоо. Бусад хамтлагуудаасаа, продакшнуудаасаас нэлээд ялгаатай болж байна гэдээ үзэгчид бас их хараад байгаа. Та нар ер нь ойрын үед өөр ямар төлөвлөгөө байна? Бүрэлдэхүүн бол яг бас хийвэрээ их удаан та нар бас хамт явж байгаа. Би чинь 2006 онд найз нь соёл урлагийн сургуульд өгсөн шинэ үед ороод яг 10 жил шинэ үед ажиллаад. Тэгээд шинэ үеэс одоо гарсан байдгийг. Гамбаа, талигч, отгойгч бид гурав. Тэгэл мөрөөдлийн театрт орсон да 16 онд юм уу. Одоо ингээд би 9 жил цаг хугацаанд. Харин бараг 10 жил болж шүү дээ. Тийм нисэл явж байгаа. Тэгэд мөрөөдлийн театр ч өөрөө шоу драм гэдэг нэг тийм төрөл жанрыг гаргаад одоо үндэслээд ингээд явж исэн. 2 жүжигийг 2 цагт багтааж тоглолдог. Нэгсэндээ нэг жүжиг нэг цаг тоглоно. Эхний жүжиг нь инээдмийн байх юм уу? Мелодрам байх юм уу? Ингээд явжсэн. Дундуур нь бас шоу тоглолт хийсэн. Тэгээ энийг ер нь алдахгүй байя явж гэдэг юм хэдүүлээ баримталж бодож ярилцж явж байгаа. За одоо ер нь бүтэн яг драмын жүжиг хийж тоглоё гэд. Ингээд мөрөөдлийн театр 14 жилийн өмнө Вампилмийн ууган хүү гэж жүжигээр гараагаа эхэлж исэн. Одоо бид нэр ингээд хинэ балдуржуан шүн буусан Адар. Францын бас мичнүүд гээд зохиол. За тэгэл Минт цайхны тод хувцастай аймагтэй одоо энэ самцаараа гэх ингээд одоо тайзны дэлгэц 24 дэх хүрэн бүтээл дээр бид нар ажиллаж байна. Магадгүй энийг бид нар бүх цаг үеийнхээ за болио гэхэд Вампилмийн ууган хүүгээс өнөөдөр ирсэн 14 жилийн дотор хамгийн сан бүтээл гэж энэ жүжигээ бид нар ярьж байгаа, бодож байгаа. Тэгээд ерөөсөө л энэ театрын урлаг, энэ драмын жүжигээр ерөөсөө барь тий инээдэн байна уу? Ямар жанр байх нь хамаагүй. Ямар ч энийг хий гэж ингэж боддог, ярьдаг болсон. Тэгээд энд хамгийн гол амин сүнс чинь найруулагч. Найруулагч бурхан маань. Тэгээ төдийгөөс өдий хүртэл дүүнрээ орхичлгүй хөлдөн ингээд дөрөө болоод ингээд явж идэг. Намнангийн Наранбаатар төрийн сэргэлт найруулагч танд одоо ангарынхаа энэ подкастаар дамжуулан баярлалаа гэж үнэн зүрхнээсээ хэлмээр байна. Яндан шарав найруулагч, олон найруулагч байна л дээ. Одоо 2026 онд мөрөөдлийн театрын 15 жил явуулах гэж байна. Тэгээд бид нэр сургадгийн жаргал сайхан гоон жүжигүүдийг хийлээ, олон жүжиг хийлээ. Яг 4 юм уу 5 жүжигээ 26 онд мөрөөдлийн театрын 15 жил яваа гэдэг 5 жүжигээ тоглоно. Нэг 7 хоногт нь нэг жүжиг. Шүн буусан Адар. Нэг 7 хоногт тод хувцастай аймагтай. Дараагийн 7 хоногт самсаараа. Тэрнийг дараагийн 7 хоногт магадгүй ууган хүүгээд анхтай хаалгаа нээж ирсэн тэр жүжигч байт юм. Ингэж тоглоё гэсэн. Халуун тийм өрнөл яриатай л байна. Тэр маань одоо биелэлээ болох нь одоо ямар байдгийг. Нэг юм яг ингэж хэцүү
Энэ их мэдээллийн сувг дундуур чинь энэ мэдээллийг яг оновчтой хүргэж хүнд ойлгуулна гэдэг л айгүй хэцүү болсон юм байна. Урд нь бол ингээл анзаарч байхад шинэ үед байхад чи ахнаар рекламны зураг аваад бүлэглэгээ анонс үлгээл тэгээд телевизээр өгөөл болоо бүх мэдээлэл хүрчдэг гэсэн. Одоо чинь 25-аар реклама явуулах юм уу, ТV 8-аар явуулах юм уу, TV-гээр явуулах юм уу, дан сошиалоо барих юм уу. Ингээ бүр ингээ живчиж байгаа байхгүй юу? Яаж харин энэ мэдээллийг хүмүүст ойлгуулна гэдэг л аюултай байна. Ямар ч байсан нэг ийм бодолтой л байна. Ингээд ядч одоо подкастыг үзэж байгаа хүмүүс ямарч ингэж ойлгуулчих. Хинээс нь ойлголоо. Ойлгуулаад явж байна. Гэтэ хэрэв тэгж хийх юм бол үзэгчтэй ч гэсэн их сонирхолтой. Нөгөө талаас уран бүтээлчтэй үед бол их том сорилт болох нь тий. Тэр чи одоо нэг жүжигээ ингээд одоо таад маа сар тоглох чинь гэдэг бол одоо бол бүр улам тавцаар байгаа л бүр илүү сайн болж байгаа бол 7-7 хоног бол өөр юм гэдэг бол бааж ял тэрч тэр манай ажил тэрхгүй юу. Энэ ажид нэм бодолтой байгаа 7-7 хоног жүжигээ тоглоно гэж. Тэгч бааж тэгнэ. Танд үгээ солиод яриад авах үү гинэ. Хооронд нь холиод авах үү гэдэг. Чи дуугаа сольж дуулдаг гэсэн. Гүйлдэг шүү. Тэгэл тэр дэч адилхан шүү дээ тэгвэл. Энэ хэлчихлээ. Тэгтээ бас эвгүй шүү. Ер нь чанга тий. Одоо нэг энэ дүрээ аваад яг энэ дотор ингээд суулгаад гэдэг юм. 5 жүжигийг ингээд энэ дотор ингээд байна шүү дээ. 5 дүр ингээд байж шүү дээ. Тэгтээ эвгүй. Одоо тэгээ яах вэ юм чинь. Гэтэл бас гоё сорилт шүү дээ. Уран бүтээлчийн хувьд бол яга болохгүй гэж байна. Эсвэл нөгөө мөрөөдлийн театрын сар гэл тавьж байгаа л талаалаа нэг. Тодорцтой эмэгтэй жүжиг дээр би чи нэг хүү болдгийн тэрэн дээр үзмэрж байгаа текстийг явж явах юм. Эсвэл нөгөө дуу хоолойг нь авчихсан уу? Хараад ихгүй л үү те. Бэлтэлтэй. Тэгин. Уран бүтээлч хүн тайзан дээр тоглож байгаа уран бүтээлээс авах одоо өөрийн кайфтэй мэдрэмж мэдээж дэлгэцийн уран бүтээлд тоглоод тэр нь үзэгчдэд хүрэх хоёр бол бас их том ялгаа гэдэг шүү дээ. Тэнгэр газар. Одоо сүүлийн үед бол яг тайзан дээрээс авж байгаа аваагүй байж байгаа сая л одоо энэ тоглолтын дээр гарч ирж шүү дээ. Тий. Кино бол дэлгэцийн уран бүтээл ингээд сайхан нэг сар ч юм уу ингээд зураг аваад тэгэл болоо. Жүжигчний хувьд бол ингээд заадаг болоо. Тийм ингээд монтаж хийгээд өнгө тавиад эвлүүлээ дуу шуум хийгээд тэр ажил. Нэг юм тоглолцсон гэдэг ингээ явж байгаа. Тэр маань гарсан ингээ нээлт нь бол гинэ. За ингээд энийг өмсөд очичээ. Тэгээ үзээд за нэг иймэрхүү болжээ. Гэт болоо. Жүжиг чинь тэхгүй шүү дээ. Яс таныг. Өдөр алга. Өнөөдөр чи яах гэж гэл дүр маань натаа асуусан шүү дээ, тий. Зарим өдрөөс энэ эвгүй явчихдээ. Зарим өдөр амар гоё явна. Зарим өдөр ингээл хүмүүс алга ташдаг ингээл хэсгүүд байдаг байхгүй дундуур. Зарим өдөр алга ташихгүй. Тэг яг авсангүй вэ? Би яач вэ? Тэгээд би тэгж боддог гэсэн чинь ганаа ихчдэг гэж байгаа. Гавьт ганц гэж. Битэрийн шүн буусан адар дээр битэрийн хэсэг дээр алга ташдаг байхгүй. Зарим өдөр ингээ алга ташихгүй болохоор надаас болоо танаас болоо гэдэг. Хоёул өнөдөр гайхалтай гоё явсан. Айгуу гоё явсан. Яа мэдээ хүн алга ташсангүй шүү дээ. Алга таших тийм сөхөө байхгүй. Гихтэрхий гүн рүү норж байгаа маа. Та нар ер нь нөхдүүдээ дундуур нь алга ташилтанд энэ муу шүү. Муу зан суваад гэж. Хүн юм үзэж байгаа бол дундуур нь хүмүүсийг алга ташуулгач сөхөө өгөхгүй та нар явах хэрэгтэй. Төгсгөл дээр магадгүй 5 минут тасралтгүй алга ташиж байгаа хэрэгтэй. Одоо би заримдаа ингээл лифтэнд ингээл хамгийн сүүлд ингээл суугаад юу хаагдсан шүү дээ. Алга ташдаг байхгүй. Ганц л өдөр ташихгүй. Тэгэхээр би алга ташигч сөхөө өгөхгүй явчтэй гэж боддог. Ханагч хаа үгээр өөрийгөө тайвшруулаад тэгэл явчдаг шүү дээ. Гэхдээ заримдаа бас яг тэгдэг шүү дээ бүр ингээд. Зарим хүмүүс баг хөө яагаад алга ташиж би нөгөө намайг гаргачихж байгаа юм чинь тэгээс нэгсэндээ баг саад болж байгаа юм шиг. Тэгээд гоё байна уу? Ингээл тасралтгүй ингээл хүмүүс чинь ингээл ёслохтой ингээл зэрэгцэл босоод гарч идэх байхгүй. Тэгэл ёслоо чи хараас жүжиг чинь тэр танилцал. Тэрэн дээр ингээл суугаал халагташаал тэгэл ерөнхийдөө харлагч тэр байлаа, энэ тэр байлаа. Ийм газар ивент итгэж хамтарлаа, баярлаа гэл ингээл ярьж хахад гараал явцгааж идэх тэгэхгүй юм чи. Харин тийм. Тэгээд тэр соёлын төвөргөний Франц шиг ч юм байна. Айгуу удаан муу шүү дээ. Бараг 20 секунд буудаг байхгүй. Буугаад. Ингээл цосоол бид нар.
Тэгэхэд л ингээд хүмүүс ингээд гараал явж идэх байхгүй зарим уралдалд. Тэгэхгүй балцшаал. Тэгэхээр сэдвэн хүртэл ч гэсэн яалтчгүй хүмүүсийг нилээхэн бодуулдаг те. Би энд одоо хэд мундаг баян одоо хинч байж болно те. Тэгээд тэнд очихоор уучлаарай чи яг хин юм те. Юу байх ч хамаагүй болчих жоох үстэй. Одоо чи юутай байх ч хамаагүй болчих. Юутай байх ч хамаагүй байгаа үстэй те. Тий. Яг нөгөө нэг нүцгэн ирээд нүцгэн үздэг гэдэг л юм шиг байгаа те. Тэгэхэд нэрэл яг бодохоор бид нэр өнөөдөр юун дээр айгу хач холбогдол өгöd байгаа юм бэ гэдгийг бас бодмоор ч юм шиг. Тэгээ тэр нэг охины дүр байгаа штэ тий. Мишель. Тэр аз жаргалтайгаар ирж байгаа тэр хүний тэр жаргал нь өөрөө бас их сонин тий. Бид нар ингээ энд хэцүү байгаа зүйл, энд жаргалтай байгаа зүйл гэдэг зүйл өөр газар очихороо бас ингээд өөр ойлголт байдаг ч юм шиг. Энд их зовлон тэнд очихоор жаргал болчихж байгаа. Тийм. Энд их жаргал тэнд очихоор зовлонч байж болохоор. Тийм. Шууд жаргалан зовлон болон зовлон жаргал болон гэсэн байхгүй л мөртөө тий. Тэр энэ үг бас их хүмүүс амар тийм. 50 настангууд их тийм сонир санагдаад байгаа шүү. 50 наст. Чи тэртэл хамаагүй тий. Ари болов байна гэж. Залуучууд болон 50-аас дээш насны хүн 1-ээс 13 нас хүртлээ урт насныхаа буйныг эдэлдэг, өвгдөж байгаа. Эмээ өвөө вэ нөө хідэн үеийнхаа мэдэн буйныг эдлээд. Тэрнээс хойш 13-аас 49-ны жил ортлоо эцэг эхийнхээ буйныг эдэлдэг. 50 наснаас хойшоо 1-ээс 50 нас хүртлээ өөрөө юу тарьсан тэрнийхээ үеийн үрийг эдэлнэ гэсэн. Тэгсэн чи манай нэг найс гэдэг. Яа, одоо 50-аас хойш яах вэ? Өөрийгөө үрийг эдэлсэн чи. Яах вэ? Одоо жах ээж аав юм боноор сайхан байгаа маа нөө гэж ярьж илээ. Тийм тэрийг нэр яг сонсч тэгж батсан шүү дээ. Нэрэл одоо ч нэр яг яаж амьдраад байгаа вэ? А тэрнийхээ үр шимийг те эсвэл одоо юу гэдгийг тэр шийтгэлэгч байдаг юм уу? Тэрийг нь мэдээж яг 50-аас хойш юм байна л да. Одоо хоёулаа чинь эцэг их юм байна гэдэг. Сайхан байна оо гэж. Сайхан байна. Оо сайхан байна. Тань дүүрэн сайхан үзэгч даалга ташилттай сайхан өрөө хөвгтүүд минь байна. Хайн ижил байна. Хоёр чоосоо хонохгүй сайхан байна. Өвчин зовлон үрийн дарамт айгуу сайхан л байна. Тэгээд одоо би ер нь боддог болсон шүү дээ. Ер нь тэр ихмэгийн тэр бас гоё шүү дээ. Ирээд юу лээ? Ирээдүйдээ харамсаж биш. Өнгөрснөөс ирээдүгээс харамсаж өнгөрсөн. Ирээдүгээс айж өнгөрсөндөө харамсах биш. Одоогоор л амьдрыг. Одоогоор л тийм ээ яг онц жаргалтай байгаадаа сэтгэл хангалуун. Тэгэл явах хэрэгтэй. Тэгтээ мэдээж зүтгэл тэмцэл байх хэвээр. Манаагаад урсгалаар бас яваад иж болохгүй шүү дээ. Харин ямар нэгэн зүйлд өөрийн гэсэн нэг юм цаг хугацаа байдаг гэдэг сөрөлт юу нэтгэдэг. Итгэж шүү дээ. Тэрийг ямар үед илүү их мэдэрдэг вэ? Уналттай үед л ер нь хүн илүү мэдэрдэг юм болов. Нэг бол яг оргилж байхтай. Зарим хүмүүс ингэдэж шүү дээ. Би улс төр амар ороход айгүй амархан, гарахад айгүй хэцүү. Ямар ч юмд цаг хугацаа. За зүгээр ажил мэргэжлийн хувьд хүний эд гялалцдаг нэг үе байдаг шүү дээ. Мандан бадардаг, бодсон сэтсэн бүхэн ингээд ажил болдог. Тэр нь ард түмэнд шагшигдаг, гайхагддаг, хүрээлттэй манддаг. Тэгээд тэр юм чинь хайшмар ундаг байхгүй. Тэ? Тэгэхэд мандан бадрах цаг хугацаа байна. Өглөө урууддаг. Уруудаад, гундаад, гундаг цаг хугацаа байна. Хүү. Тэгснэ гинт бүр хөшөрсөн хойно гинт мандан бадрах үеч байна. Альва юм цаг хугацаатай. Зовлон ч гэсэн тийм үстэй. Бидний энэ амьдрал чинь хагцал тохиож л байна. Бид нар гонхилдог. 49 хоног болдог, сар болдог, жил болдог. Цаг хугацаа бүгдийг ингээл эдгээчдэг шин. Тэрнтэй адилхан бүх юмд цаг хугацаа. Энэ микрофон ч гэсэн нэг л өдөр ажиллахгүй болол цаг хугацаагаараа студиэд хаягдаад хогийн зэг дээр очиж штэ тий. Амар сүртэй ирсэн үг. Айгуу тий. Ингээс сонсон чинь нэг хэсэг сүрэлт бас лектор болчихжээ гэж айгуу хээр яг л тэрийг бодоо суужилаа. Тэр ер нь яагаад тэгж их нөгөө лекц тавих те ялангуяа их залуучуудад бас их нөлөөлсөн юм шүү гэлээ штэ. Би уг нь ингэж боддоо штэ. Миний ч гэсэн жүжигчний цаг хугацаа нэг л өдөр дууссан штэ. Хүн үзэхгүй болох цаг хугацаа ирнэ. Энэ нөгөө ах гэд өөрсөлдөө танихгүй болно те залуу үзэгч зарим залуучууд нөгөө энэ мундаг штэ
Миний ингээд тайзан дээр тоглохгүй байх үе ирнэ. Тэгэд би тэрэнд бэлэн байх хэрэгтэй. Гомдлол, үзэгчд гомдол, намайг тоосонгүй, намайг ойлгосонгүй гэдэг байх биш. Өөрөө бэлэн байх хэрэгтэй. Тэгэхдээ би нэх гоё тийм ингээ лекц тавиал явчихдаг. Байгууллагууд ч юм уу, хүүхдүүд, залуучуудад ингээд мэдснээ, туулснаа ингээд яриад явж идэг тийм лектор нэг бол сэтгэл зүйч болох юмсаа гэж боддог байхгүй. Борлын одоо урамтэлжийн карьераа дуусгаар үдсэн дууснаа бусдаа хуваалцаж бас нэг ч гэсэн хүн гоё ойлголт зөв зүйл ярьж явах юмсан. Тэгэл яг ингээд бас нэг жижигэн хаяа өөрөө бэлтгэл хийнэ. Сүртэн бодно шүү дээ бас. Одоо тэгээд ингээд манай үе биднийг одоо жоохон байхад мандаж явсан одоо уран бүтээлчд биш үү тий. Нэг бол одоо барилгаж байгаа ч юм. Тэр үедээ ингээд одоо өөрийн гэсэн дараагийн карьераа эхлүүлэх тэр бизнес ч үт юм уу ямар нэгэн дараагийн төлөвлөгөөгөө боловсруулаагүй болоод зөвхөн тэтгэвэр харж суудаг юм болж байгаа. Тийм л байхгүй юмсан л гэж би боддгийг. Тэхийн тул ч одоо янз янзын л бизнес хийж үзэж байна. Тэр үеийн бүр буудан засч хүртэл үзлээ шүү дээ. Буудан засчаа. За. Буудан засч айлын буудан аваад тэгээд шинжилж өгөөд. Бүрээсээ ингэ солино гэдэг амар их ажиллаж идэв шүү дээ. Тэгээд тэр маань дампуурсан. За өөр юу? Ихэнх дампуурах юм уу? Тэгэхээр магадгүй тэр нь одоохондоо сөрөлтийг жүжигснээ л хийж игээд магадгүй тий. Миний хөөд цаг нь болохоор угаасаа юм хийж үзчихээ. Үзээд алдж байгаа болгоноос сурж вэ гэдэг юм шүү. Одоо тэгтээ бас ашраг байхаал энэ хавар нэг юм эхлүүлнэ гэж бодцсон л явж байна. Энэ намар чинь би чинь Кантон Бэр гэдэг нэг Европын орон руу гаргадаг хятадын үзэсгэлэнрөө гарч тавхиад баахан юм судалж агаад Сүүе гэдэг онлайн стор гэж онлайн шоп гэж нээгээд тэгээ агаар цэвэршүүлэгч авчираад өглөө. За. Тэгээд тэрийгэ зараад дууссан биз дээ. Дуусаад. За. Тэгээд мэдрэмжгүй загнаад. Тэгээл орхичихгүй өчүүхэн амжилтандаа сагсуул ахиж нэмж захиалаад цаг хугацаанд дуусаад одоо өрөөгөр дүрэн байна. Дараа намрал гаргандаа. Зэн юм их юм шүү. Гэтэ одоо яг хийж үзэж чадж байгаа үедээ л ер нь хийж үзээд юм шүү. Алдаж чадж байгаа үедээ. Тэгээ зарим үед ч хүн магадгүй алдаж чадах тийм боломжгүй байх үе байдаг шүү дээ. Үнэхээр алдах боломж ч байхгүй эсвэл алдах бүр ирэхгүй болцсон үедээ юм туршаад авах. Тийм шүү дээ. Тийм ч одоо өстэй нэг алдах боломж цаг хугацаа байгаа тэр зүгээр алдаал яваа. Тэр читэл онох байлгүй тий. Энэ олон төрлийн ажлыг хийхэд жүжигчний буюу яг үндсэн мэрэгжлийн чинь давуу тал ур чадвар тим юмнууд ер нь хэрэг болж байна. Амар шүү дээ. Жишээлбэл одоо юун дээр хэрэг болж байна? Жишээлхэд би агаар цэвэршүүлэгчин дээр хүн гойж рекламдахгүй шүү дээ. Инфлюенсер өөрөө хийсэн. Өөрөө хийсэрэг тусч чинь. Өөрөө усаал зүтгүүлээл. Ярих бодох сэтгэх юм чинь. Одоо энийг жишээлбэл ингээд энэ болохоор Cam Wheel гэдэг ингэний хоор. Camel Wellness гэдэг ингэний хоормог. Энийг би жишээлбэл хийгээд надад инфлюенсер хэрэггүй шүү дээ. Энийг хийж байгаа газар чи инфлюенсер хэрэгтэй болол чамааг бараад болоод энд ингээд тавьсан байгаа шүү дээ. Надад л тэг шаардлага нэр шууд онгойлгоо. Би өөрөө л яриад байна шүү дээ. Тэгээ бас нөгөө уран бүтээлч хүн би ингэж хараад идэх байхгүй. Маш их нөгөө хөрвөх чадвар сайтай. Тэгэхээр ингээд бизнес хийсэн ч гэсэн ингээд шин юмыг аяга хурдан хүлээж аваад тэг нэг аргыг олцдог санагдаад тээ. Зөвхөн бол яг хүмүүс ингээд зар сурталчилгаандаа ч юм уу те ингээд давуу талтай эсвэл хүмүүстэй очиод уулзахаар давуу талтай гэж харагдах. Тэг шууд ууж болдог. Нөгөө боловсруулсан. Тэгэнгүүт болохоор тэгвэл энэ завшир шууд сурчлагаа хийчих яшиг зүгээр. Энэ болохоор манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа 24 оны 10 сараас эхлээ одоо нэг 6 сар болж байгаа л гэсэн. Өмнө Говь аймагт үйлдвэр нь байдаг. Тэгээд ингийн өөрөө фермтэй тэндээсээ яг сүнгийг авч боловсруулад одоо шууд уух зорилттайгаар ингээ гаргацсан бүтээгдэхүүн. Одоос юм нунтаг хэлбэрээр гарч байгаа юм лээ. Тэгэхээр гадагшаага хүүхдүүдтэй хамаатан садандаа явуулаа сайхан найруулад уучна. Тэгээ ингийн ормогч нөгөө нэг агаар шүүгчтэй яг адилхан юм лээ ш нөгөө бохирдлыг хүний дархлааг дэмждэг. Тэгээ дээрэс нь хордлого тайлдаг. Тийм билээ. Ямар ч гэсэн хилээд авъя. Жирэмсэн хүмүүс айгүй их болдог шүү. Тийм нөгөө хаван хөөдөг болохоор тийм. Та хамтран дуулдаг төмөөлзэй гэж үсгүй байдаг. Саяхан нэрээ би. Түүний найз жимсээ гэж бас бүсгүй байдаг. Тэр хоёр чинь
зулаагаа даран төрвөө. Маамалаа ээж болуулсан тий. Ерөөсөө шууд ингэний хормог болсон. Тэгсэн чинь манай эхнэрийн найз нь ерөөсөө ингэний хормог уугаагүй төрсөн. Ер нь ойролцоод ирсэн юм тий. Зэрэгцээж авах төрсөн. Ингэний хормог уугаагүй найзын хүүхэд их тийм шарлалттай. Эмнэлгээс гараад буцаад эмнэлэгт очиж хэвтэнлээ. Ингэний хормог уусан улсуудын хүүхдүүд шарлалтгүй байлээ. Ямарч байсан. Тэр хүн зохихгүй янзлах. Ямарч байсан монголчууд л ээжүүд жирэмсэн болохоор ингэний хормог уугаа. Харин тийм. Одоо энэ бол яг хүүхдүүдэд бол өстой өвөл аягүй. Камел. Камвэл. Камвэл. За сурчлагыг хамтран хийсэнд маш их баярлалаа. Монголын говь нутагт аж төрдөг хосгүй нэгэн амьтан болох Монгол тэмээнийхээ шим төсвөг боловсруулж, олон улсын стандартад нийцсэн хугацаа үрцгэгч болон нэмэлт бодис агуулгыг цэвэр сүгээр боловсруулсан ингэний хоормог худалдаанд гарлаа. Camwell брендийн ингэний хоормогтой хамт өдөр бүр эрүүлжээ. Сөрөлт болохоор анх нөгөө дуучин болно гэж жүжигчин болсон. Гэхдээ одоо л бас дуучин жүжигчин гэж нэрлэгдэж явж болно сте. Дуучин гэж хэлж болно сте. Болохгүй шүү дээ. За яагаад? Би мэрэгжлийн дуучдын дэргэдэг зарлж харна санаа сууддаг. Зарим хөтлөгч нар чинь ингээл нэгдсэн тоглолтын дээр та өөрийнхөө дуучин жүжигчин сөрөлтийг өрөө ихээр ээлдээ надаас асуучихгүй дээ зүгээр жүжигчин гэж хэлчихгүй дээ гэж боддог хгүй. Тэн чинь бэлтгэл 1 2 3 4 жил 5 жил сурцсан мэрэгжлийн дуучин байна. Эстрадын анги төгссөн агуу ингээд багш нарын шавнар байж хат чинь кино драм төгсөөд жүжигчин гэж явж ирсэн. Гэт дуучин гэж зарлуулгач бас жоохон онцгой санагддаг. Гэтэ одоо та хоёр маань 10 жил хамтраад болчлаа тий төмөлзөө та хоёр. Тэгсэн байна. Анхны тоглолт чинь 15-нд байсан бэлээ. Тэгэхээр 16 гэж бодоод байсан чинь 15 байсан чи яаж хамаас сонс. Тэгэхээр яг би юу гэж ахилах гээд нэхэр бид нар өөрсдөө энэ мэрэгжлийг эзэмшихээрээ дахиад нэг мэрэгжлийг хайрлаад байгаа. Одоо нэрлэгдэж чадахгүйгээр зарим хүмүүст бол маш амархан байдаг тэр нэрийг авах. Одоо магадгүй сэтгүүлч гэж хэлүүлэх тий. Зүгээр шууд дуучин гэж хэлүүлэх. Магадгүй жүжигчин гэж хэлүүлэх зарим хүмүүст одоо амархан болсон. Зохиол бичихгүй мөртлөө зохиолч гэж нэрлэгдэх энэ төр хүмүүс байна шүү дээ. Тэр үнэн би одоо төмөлзийтэйг хамгийн анх өөр Монголд явж байгаад шинэ үед байж хаад явж байсан чинь ундраагч бидний нөгөө нэг гаргаж өгдөг нэг хэсэг байдаг байхгүй юу? Өөр монголчууд чинь ингээ баярлаа гэдэг орой ингээ хоол унд болоод тэнд ингээд коучм дараад ингээ хүмүүс дуулаад тэгсч ундраагч чин дог бичээд аваач баг 2 бадаг сүлийн бадаг тийм. Тэгээ бичээд авсан. Наач аюу хөөрхөн дуу шүү дээ чи. Монголд очиод энийг гоё дуулаач. Тэгээ үгүй юм энийг эднэрээс бүтэн авч байгаа чи дуулаач гэсэн. Нэрээ тгийгээд тэгээд аюу гоё өөр Монголд болоод ирлээгээ бодчихгүй юу. Тэгсээ тэгээд нөгөөхөө бүтэн олоод тэгээд тэр үед бодлоо. Эрдэнэ дуулга тэр үед 10 жилийн өмнө шүү дээ. Яг хүнтэй хамтраагүй дуучин ганц байсан. Тэр үед чинь бүх нийтийн дууч чинь нэг юм дээр хадвал тий. Баясгалан жавхлан бат эрдэнэ оюумаа. Дэлгэр маа шиг баяр гэлээ. Оо биш эрдэнэ дуулж дуулдагс бат сайхан эрдэнэ дуулга. Тэгэл гişиг баяр дэлгэр маа чин болор инх минь. Бүр аав ээж шиг хамтдаа хоос явдсан шүү дээ. Зөв бүгдээр. Энэ одоо хин энэ дуучдаас ингээд дуулаагүй байна гэдээ харсан чинь төмөлзий байна. Хоёр томхот нэг тийм сайн таньдгүй байсан. Тэгээд уулзъя да гэд энэ модны хоёрт нэг кафед хоёлоо уулзаад тэгээд нэг ийм дуу байна хоёлоо дуулах уу гэсч. Тэгэл та. Тэгэхээр дуулаад тархлаа. Тэгээ бүр клип хар зүрхний хөхнөөр яваад клип хийгээд өө ачин найс байгаа. Тэгээд FM-д өгөөд малчин телевизэд өгөөд 25 дугаар телевизэд өгөөд тэгээд би Солонгос явцсан. 7 хоног яваад ч 7 хоногийн дараа ч зүгээр ингэж өнгөрч байгаа машинд яваа. Ингэж өнгөрч байгаа машинд яваа. Айдууны минь дээр яваад л зүгээр янз юм байна. Шал өөр мэдрэмж авч байгаа юм чи. Жүжигчнээс өөр тий. Дуун намайг би ч жүжигч болчоод одоо намайг ер нь бүх хүн таньдаг гэсэн чи үгүй юм биш шүү дээ. Зөндөө таньдаг хүн биш юм бэл. Хөөхөн дуугаар хайрын тэнгэрд яваа чи байнуу дуугаар намайг маш олон хүн мэддэг шүү. Уян хүн бэд юм уу? Уян жүжигч юм уу гэдгийг билээ бүр сонин. Тэгээд
Шинэ үед хүн 10 жил болчиход тах чинь те тэр үед нь амар жүжиглээд 10 жил болсон байж байгаа ч үгүй тандгүй л хэлсэн гэж бас. Тэгээд хөөрхөн гэж дуугаар одоо гараагаа эхлээд тэгсэн тэр маань Монгол одоо Данзан гэж бүхий холбооны тэргүүн байсан. Хүрэлбаатар гэж тэр ховдын сайхан хөгжимийн зохиолч хүний дуу байсан байлээ. Тэгээд нэг өдөр хоёлоо зогсож исэн чинь уц дуурсан чинь Данзан гэж хүн байна. Чи бүхий өргөн дээр хүрээ дээр миний дөө. Дуу хит болсон. Ихэнх одоо EP-рүүдэд урагдах маягтай. Тэгээд нэг телевизийн нэвтрүүлэгт орохгүй л төмөөтөр гадаа байжсэн чинь тийм хүн залглаа. Тэгэхээр нэвтрүүлгийн бичлэгийг хийлгчээд яваачсан ч очихгүй өмнө наад хөөрхөнгөө дуу гэж ахан зохиосон юм аа. Тэгээд битээ дуулаарай мэдөө. Миний хоёрт наад дуугаа юу ячихгүй. FM телевиз бүх тараасан газараас авчаарай. Та хоёр надтай уулзсангүй гэхээр хүү одоо ч уулзчих. Та хаана нүс хөөргөн дөр окей явж уулзъя. Уцаад хэлчих. Хоёулын хүн дээр хоосоо очлохгүй. 500,000 төгрөг аваад уучлаарай. Таны ингээд дуу байсан байна гэд. Тэгэл хоёулаа дуулах гэж авчив. Явъя. Хөөргөд 500,000 төгрөг гэрнэлээ. Данзан гэдэг хүний өрөөнд орлоо. Сайн байна уу? Тэгэл нөгөө халуу яриа эхлээл. Тэгсэн чинь тийм халгаадаг байх байна. Би энэ дууг өөр хүнд зориулсан л гэн өөр хүн дуулсан л гэн. Тэгэхээр за 500,000 өгч октоо гэж бодож байгаа л. За сайн сонсож байгаа ингээд таны дууг дуулсан дуучлаарай. Өөр Монгол дууг бодчих. Одоо хоёр тань уучлаарай гэдэг энэ канерт гэж үг наатгаа өөртөө ам мэдээ. Дугаалт болохоо болчих. Халгаадаг юм да. Уг нь одоо тэр дуун хүн болгонд хүрчихсэн тий. Одоо дараагийнх нь ярих гэдэг нь шүү дээ. Хоёул өөрөөнөөс нь гараад. Манайхаа амир тэнэг өөрийнх нь зохиосон дуу гоё явж хахад явуулчлаа нүцтэй. Тэр гэж бодоол заяа. За юу яа тэр өгсөн телевиз би өдрөг хоёлаа яриад болив билээ. Тэгэл нөгөө дөрөвөөс яриад татууллаа да. Битээ цацаарай шиг гэдэг байна. Өө тэг зөндөө тарчихсан байгаа тий. Тэгэд нэгэнд ингээ явцсан дуу чинь тэгээд хүчрэгддэг юм бэл. Тэгээд Данзангой дээр ахаад нэг 2 сарын дараа ахаа битээр татсан. Үнэхээр ингээд юу яахгүй наа. Хүчрсэнгүй ингээд явчлаа. За яг та хоёр сургамж болог гэж ахна гэж дууж хэлсэн юм аа. Ер нь хүнтэй уулз асуу судал. Тэрнээс хойш их судалдаг болсоо гэхдээ бас алдаа гарганаа. Тэгээд нөгөө байна уу гэдэг дуу шүү дээ. Тийм. Тэр чинь нөгөө төрийн галагийн дуулдаг дуу шүү дээ Казахстан. Холбогдсон чинь нөгөө тоож холбогдвэ. Янз бүрийн мэйл үчлээ, утас журмсыг олоод холбогдох гэлээ. Тэгээд ингээд дуулмаа санагдаад дуулчлаа. Холбогдох. За ямар ч байсан бүр их хөвөр нь биш лайв хийгээ цацчих. Тэгээд өөртөө холбогдно үцгээд. Тэгээд лайв хийгээ цацсан. Ээдээ яг л бодсоо холбогдож байна да. Тэр галагийн одоо менежер байна. За яах вэ гэсэн чи. Мөнгө өгнө. Хэд вэ гэсэн. 2,000 болоо $5,000 гэдэг. Төө. Тархаараа зүгээр газар саваад очиж байгаа юм чи. Юм амар сонь. Тэгээ бид нэг холбогдох гээд үнэхээр чадахгүй байлаа. Тэгээд одоо холбогдож яа хэдүүлээ ярилцъя гэдэгс чи. Ерөөсөө мөнгө төгсөж окей бол окей. Уц таслал нэг монгол хүнээр яриулсан байхгүй юу? Тэр болоо гэдэг хүн юм бэ надад. Таслангууд нэг дугаар ороод ирж байгаа. Байна уу гэж 1919-50-аас холбогдож байна. Таны энэ байна уу гэдэг дуу ингээ гараад нэг 12 тонж байна. Энэ дууга манаа нөгөө нэг дуудлаган дээр ингээ тавьж болох уу? Хайцгаар одоохон Хэд гэлээ. За хэдэн доллар гэлээ. Нөгөө доллар мэдж байгаа шүү. Болно. Та тэгвэл ирээд уулзчихуу хэдүүл юм хумаа ярилцъя. Явъя. Тэгээ очиж болцоод 19:50 та уулзаад харин нэг дууны маань юм зөвшөөрөл асуудал байгаа маа $100 таад мэн шийдчихвэл тэгээ тэгтгсч тэгээ болцсон шүү дээ. Тэгээ юм бас заримдаа тийм бүр нэг цаанаас авдаг те дуулуулах л ёстой юм шиг байгаад идэг. Өмнө нь олуулынхаа ингээл дуучин л дууд болох ёстой гэл ингээ явж байсан. Одоо олвол ингээл нөгөө жүжигчд бас айгүйх дуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг зүгээр үзэгчийн хувьд бол айгүй таашаад хүлээгээд авчдаг. Төрөний ярьдаг нөгөө мэрэгжил гэдэг юм дээр болохоор зарим хүмүүс их тийм таатай бол байдгүй юм лээ л те. Үнэ. 5 жил сурчаад нэг дуу хийгээд, 2 дуу хийгээд, 3 дуу хийгээд
бүх ах дүүнрээсээ мөнгө цаас цуглуулад өөрөө хурааж хоримтлуулж агаад клип хийгээл тэрч телевизд өгөөл энэ ч сошиалд оруулахад ингээд хандлт ингээд авахгүй хүн мэдхгүй тэгээд ингээд хахаар байжсэн чинь гинт алтан багна гэдэг жүжигчин дуу дуулсан чинь тэрнээс сар гэл ингээд алга болоод тэр хүн мандат ингээд харж байна. Хүн дуртай байхгүй шүү дээ тийм. Подкаст хийгээл айгүй ингээд яваал ирсэн. Тэнд нэг сэтгүүлч биш. Нэг хүн подкастээс фак гэл ингээд би сэтгүүл гэлгэл яриад гэлээ. Яг тэрнтэй л адилхан л та. Энэ дээр би ч бас аягүй олон одоо жил ингээд телевизтэй холбоотой ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүд бас яг тийм асуудал их гардаг. Мэргэжлийн хөтлөгч их хэвээр гэдэг нэг хэсэг үе байлаа. Одоо чи яг одоо сургуулийн төгссөн бол хөтлөгч гэдэг бол гэдэг юм одоо шалгуур гэдэг юм уу те тэр юм ингээ байгаад тэгсэн чи одоо бол тийм байхгүй шүү дээ. Одоо хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөн. Тэгэнгүүт мэргэжлийн хүмүүс нь өөртөө тэр орон зайг тавьж өгөөд байгаа бол эсвэл мэргэжлийн хүмүүс нь цаг үеэ дагаж өөрчлөгдөхгүй ч юм уу те байх юм бол хин нэгэн мэдээж тэр орон зайн дээр гарч ирнэ. Тэгэхэд яагаад мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө тэр орон зай гаргаж өгчөөд яад урлаад байгаа юм бэ гэдэг бас байгаа юм би тийм. Одоо жүжигчд нэг хэсэг аяг хуурсан ш. Дандаа одоо модель юу гэлээ инфлюенсеруудыг тоглууллаа тэр. Гэтэл тэр хандлага одоо буцаад эргэж जैन тий. Мэргэжлийн л жүжигчдийг тоглуулмаар байна гэдэг. Цаг хугацаа шүүгээл тавьчихдаг юм шиг байлээ л дээ. Тий. Амар хит дуучин тоглонгууд кино маань хүн үзчихсэн хаалах юм байна. Баллах юм байна. Гэт тоглуулцдаг. Байдгүй. Амар хүмүүс залуучууд сонсдог Instagram, Facebook амар дагчтай үстэйгээд пэлдэж байгаа зөндөө юм шүү дээ. Тэгэд хажууд нь урлагийн сургуулаа, мэргэжлийн сургуулийн төгссөн юм хийж явж байгаад арай өөр кино болцсон зэрэгцээд гарахад тэр нөгөө нэг мэргэжлийн хүмүүсийн үзээд байдаг. Тийм болчиход байна шүү. Яг одоо амьд жишээнүүд ингэ байж байгаа шүү дээ. Зөндөө байна. Тэгээд тэр саяны чиний хэлдэг юм л дээ. Мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө хийж чадахгүй орон зай үлдээчихэд чадж байгаа хүн ороод ирэхээр гомдлол гоншгоноод авах хэрэггүй шүү дээ. Тийм. Харин эсэргээрээ тэгвэл мэргэжлийнх нь юм байт юм аа гэж үзүүлэх бас боломж ус байна шүү дээ. Тэгэл яг цаг хугацаа тэгэл шүүгээл тэгэл гаргаад тавьчихж байгаа юм л дөө. Хэрвээ сүрэлт нутгаасаа би ер нь жүжигчин болёо гэд ирээгүй яг хөвсгөлтөөл байжсэн бол ер нь ямар сүрэлттэй бид нэр очиж танилцах байсан бол таних ч үгүй та нар танихгүй шүү дээ яг. Өөс очиж штэ нөгөө хөвсгөлтөө аялал очиж л доо. Юу хийдэг нөхөр байх вэ? Тэгэл ямар ч байсан нэг хорвоогийн тоосыг хөдөлгөөл явна. Мэдээж одоо 49 нас хүртлээ одоо эцэг эхийнхээ буйныг эдэлж байгаа юм чинь ихтэй муу явахгүй бах. Тэ? Одоо жишээлбэл аялал жуулчлал гээд явж байсан бол тэрэндээ бас хөөрхөн салбартаа бас хөөрхөн л болцсон явж байгаа бах. Тэнд бүх барилдагсан уу яадагсан явсан бол бас нэг төвдлгээд бас нэг гарцсан ч үт юм уу одоо ядаж Монголд үгүүдээ салбартаа Монголдо хөөрхөн амжилттай л явж байгаа. Ягаад үлдэж эцэг их буйныг идлээд явж байгаа юм чи тийм ээ. Тийм л байх бах. Би чинь бүх болно гэж өвчгнөөд. Хар 9 дугаар ангитай 9 дугаар ангитай 10 дугаар ангитай. Хүн чинь ингээд манай ангийнхан чинь мэрэгчлээ сонгоцсон ингээд дагнаад хичээлээр явж байгаа чинь гэнт урлаг гэжсэн спорт болцсон. Бас их төвлөргүй. Тэгээд явж байгаад тэгээд тохоогоо мултлаа тэгээд за би бол биш юм байна спортын хүн бол тэгээд эргээд урлагаа гэж явжсан. Үгүй бол би сэтгүүлч болно гэж боддогсэн. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж. Манай аав чи сэтгүүлч болох мөрөөдөлтэй байсан. Сэтгүүлч болно. За тэгээд нийгмийн ухааны сэтгүүлч нийгмийн ухааны юм болох гэсэн. Болно гэж боддог байсан. Тэгэл яг хүсэл мөрөөдөл, хувь зохиол тэгэл жүжигчин урлагийн хүн рүү татсан да. Чи сэтгүүлч болоог байсан болоо та. Яг
Би бас яг нийгмийн талын судлалын мэргэжил ер нь сонгоё гэсэн явж байсан. Нөгөө яг хүүхэд байхасаа телевизийн хөтлөгч болоо явсан чинь манай телевизийн агч нар зөвлөсөн байхгүй. Өө чи өдөртөө дөрөнгөө одоо энэ сэтгүүлчтэй хөтлөгчийн ажил хийгээд эндээ суралцаа явж байгаа юм чинь сэтгүүлч ангид орж яах ингээд. Тэгээ шууд бас тэгэд идэм билээ. Тэгсэн чи явж байгаа л тэгээд нэг өөр мэргэжил сонгосон. Тэгээ ингээд 1-2 дахь курс явж байгаа. Буцаал хүн яг иргэдэг юм билээ. Тий. Тэгэл ингээл дуудаал гэдэг юм шиг. За чи нааш рүү манаа тоглоо шүү. Нэгдүгээр курстэй шүтээс дарсан байхгүй юу? Ваазар. За. Бас тооны анги гэсэн болохоор өөр хий бас. За. Шүтээс дарсан. Тэгтээ би тэнд байсан 2 жилдээ урлагийн заланд л байсан. Дийлэх цаг нь ерөөсөө урлагийн заланд л байгаадсэн. Тэгэхээр ер нь бол нэг тийм хүний нэг юу байдаг юм байна даа л гэж чиглэл гэх юм уу те багасаа магадгүй ингээд зураг жүжигэн дийлэн хийгээд байгаа шүү дээ. Хөх өстой хүн байдгүй хөлөөл шагналж биш, итгэлж биш. Ерөөсөө олгогдсон цаг хугацаа л байдаг. Тэрэндээ яаж явах чинь бас цаанаас нь ингээд зориулаад зураад ингээд байж байгаа. Тэр зургийг чи өөрчилчих болно, хөгжүүлж болно, өөрөөс чинь хамаарна. Тэгэл юу зурсан байна? Тэрнлүүг ингээд татагдал инкүү бүр ингээд далиагаад ингээд явцсан ба шүү дээ. Жүжигчний мэргэжлэлээр сурж төгсчөөд жолооч болоод одоо ганц модонд ингээд нүүрс тээвэр хийгээл явж байгаа зөндөл юм. Амар гоё стратын дуулаач төгссөн. Амар гоё байсан найз. Тэнд бас тис өөр юм ийцэн. Солонгос ч юм уу. Энэ Монголд ч юм уу. Тэгээ байжсэн гинт шүдний юмч болсон юм байна. Жүжигч байжсэн аа. Ямар огцом хэрэгэлтэй. Хой зохиол тэр хүн шүдний юмч байх ёстой байсан билгүүд тийм ээ. Тэгэхээр ээж чинь болон одоо гэр бүлийнхэн чинь бол сөрөлтийг маш их дэмждэг байсан юм лээ шүү дээ. За жүжигчин болгоно гэд. Харин одоо өөрөө хүүхдүүдийнхаа тэр зорилго мөрөдлийг хэр мэдэрч юм. Тэгээ хэр дэмжидгийн дэмжлэг гэдгээ бас ямар байдлаар илэрхийлж байна. За ямар ч байсан одоо чи бидний үүрэг аюулгүй орчинд хүүхдүүдээ хүмүүжүүлж өсгөх. Тэгээд өөрийнх нь сурч боловсрох эрхийг бид нэр одоо эдлүүлэх хангах үүрэгтэй. Төлбөртэй сургууль байна уу, төлбөргүй сургууль байна уу? Ямар ч байсан явуулж явах хэрэгтэй. За тэгтэл чинь тэд нар чинь ингээд нөгөө нэг 13 наснд дуусаад ингээд хүсэл сонирхол мадрал ингээд ургаж эхлэв шүү дээ, тий. Эцэг их юм боёо хэлээд ингээд хэлнэ дээ. Тэр үед нь тэгэл юу хүсэж гэн тэрнгээр нь л ер нь дагнаад жоохон дэмжээд өгөх ёстой л гэж би боддгийг. Одоо манай охин жүжигчин болно гэсэн л нэг юм байна. Одоо би энэ мэрэгжлийн зовлон жаргалыг мэднэ. Яг үгүй туулах ёстой бол тэгэл туулна л үз. Тэ? Өөрийнх нь сонголт. Зарим хүмүүс ингэдэж шүү дээ. Би яг гоё жүжигчин болох байсан. Даанч манай ээж намайг эдийн засагч багшин дэдийн тий. Багшин дэдийн ингээд ийм ангид оролцсон. Биологи ангид оролцсон. Бист багт айгүй авьяастай байсан шүү дээ. Тийм. Тэгэл одоо тэгсэн чинь нэг такси ярьсан чинь нэг хүн чи ааврах Баян Монголоор нь хоёул хамт суучих. Хоёулаа сайхан яриад такси ярих гэж бараг 20 минут зогслоо хоёлаа. Тэгс чи би багшин дэдийн дуу хөгж маяг ингэ штэ. Богн би сойсын жүжигчэнд орох гэсэн шүү дээ. Одоо тэгэл яах вэ? Тэгэл дууж багш болно. Тэгтээ гоё л доо гэд мэрэгжилтэд дуртай байгаамаа. Тэгээ чи хаа урж би шиг бүжгийн дугуйлангаас гарч ирж байна. Тэгээ юм ингээ татаад аваа. Тэр сойсын юм. Тэгээ би одоо энэ жил төгсөн тэгтээ ээж тэгсэн чинь намайг одоо болохоор сойстаа сурах юм уу гэдэг байгаа. Одоо яаж 4 жилийн дараа би сурах вэ? Дахиад яаж харах вэ? Тийм. Ингээ ээж нь хувь заяар нь оролцоод тэгээд өөрөө одоо болохгүй байна гэдгийг бас мэдээд чи хүсэл мөрөөдөлтөд хөдөлгдөд яваа гэдэг ээж нь тэгсэн л байгаа юм л та. Тэгэл одоо би ингээл хүүгээ бас чи барилдаад ингээ те аавынх нь найз Цагаан Баатар гэдэг ийм гоё мундаг хүн чи ингээ жодоо модоо ингээ барилдаад хөдөлгөөнтэй өгөхөр угаасаа сонирхолгүй хүнийг би яалтаа бил. Хэрэггүй. Тэгэхээр манай охин тэгж байгаа шүү дээ. Аав энэ жилийн жүжигч чинь надад 4 байна уу гэх. Амар хайхгүй гэхээр
та яаж хийж чад надад дүр гаргаад өгчөөч тий. Шүн бус аадар дээр нэг хальт гардаг байхгүй. Тэгээд их гой санагдсан. Тэгэл ээжтэйгээ ярьсан юм чи. Ээж би бол тайзан дээр л байх хэрэгтэй билээ. Ямар амар ярина. Одоо 5 дугаар ангийн амар ярьдаг болчиход шүү дээ. Тэгэхэд тэр 6 дугаар ангийн ах нь тис өөр хүн. Намайг хөвсгөл рүү шилжүүлж чичтэй. Би тэр нөгөө мал дээр л ингээл байж байгаа л та. Одоо хотын хүүхдүүд гэж хөдөө явж дуулдаг хүн. Ерөөсөө л тэр. Тэгээ би өвл зүгээр би бүр таг хөдөө рүү явна гэд. Тэр ээжийн дүүнэрлөө ингээ явуулж би бодож байгаа. Энэ хүүхэд өглөө босоод дулаан 0-д бийцсаал бидэн дээр суугаал өсөө арчид цэвэрлчээд гардаг хүүхэд одоо тэнд очиод ястаа нэг сацртай. Өвлийн хүүхэнд гарч бийцсэн 0-ийн цаастайгаа хөлтөндөө гэсэн. Тэс өрөн болоод үрээд ирж байгаа шүү. За өвлийн амралт дээр нь явуулсан. Нодлон. Тэгээ энэ жил болохоор өөр тийш аваа явцсан би. Амар өөр хүүхд болоод ирж байгаа шүү. Тэгээ ингэж асууж байгаа шүү. Аав ээж би юу н яагаад ингэж юм баян айлт төрцгийг бид галзуураад манайх ерөөсөө баян биш. Зүгээр л хоол байна. Энэ бол хэрэглээ зүгээр ийм л юм байгаа гэж. Би буруу ярьчлаа. Ингээ яагаад юм бүх юм юм бэлэн айлт би байгаа. Би тэр хардаа тэр хөдөө явах хэрэгтэй юм гинэ өөрөө. Хей ингээл одоо усаа авах гэж одоо хол явах нь байна тий одоо. Тис өрөөхт болоод. Тэгээд тэрний 2 жилийн өмнө уйлж байгаа. Аваа дэлхийн цөм одоо ингээд цөм гэдэг дэлхийд юм магн байна тий. Тэр ингээд 23 км ингээд нааш ойртсон байд. Тэг ингээд 30 эдэн онд ингээд гарч ирээд дэлхий сүнх юм байна. Уйллаа. Тэ чи юундаа уйлаад байгаа юм тэгэл аав ээжтэй хамт байж байгаа л тэгэл дэлхий сүнх хамтдаа л ингээд сүнэн штэ гэсэн. Хараач амьдралаа нэг гайгүй болгож явах насан дээр би өчгийг байж нэг уйлаад байгаа юм. Ямар гүнзгий бүр. Тэгэл багасаа л ингээд нуруугаа үрэл ингээд хашаан дотор алхаж идэг хүүхэд. Тэгэл ингээд нар сар дотруугүй яриад. Тэгээ одоо YouTube-ээр үздэг юм ерөөсө тэднийг үзэл ингээд байж. Тэгээ би жүжиг тараад 10 өнгөрөөгөл 11 гээл ороход ч тэр чи 10 цагт унтчих. Тэгээ би үнсдэг байхгүй. NASA-гийн Монголд анхны эрдэмтэн минь сайхан амраарай. Одоо орон судалдаг хүн болох юм гээд. За тэг охиноо үнсэн. Нэг тийм үздэг хүн. Наа чи их яарж ирсэн хүүхэд байна да. Гадаа хүн чинь. Яг ер нь бол тэр хууль улс төр гэвэл их өөрт нь их зохих юм байна да. Тэгээ өөрөө жүжигчин болно гэдэг. Би хоёр заяаг нь өөрчилж бийтгэхдээ яг ерөөжлээ гэд Монгол улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч минь сайхан амраарай гэд үнсэд. Тэгээ би өрөөнөөс нь гардаг байхгүй. Тэгтэл манай тайз бол миний амьдрал болцсон л явж илээ. Дэмжиндээ болохгүй л юу хийх тэрнгээр л хөгжүүлж ш. Тэгэл нөгөө өөрийнхөө сонирхлыг үзүүлээд л одоо хэлээ биздээ би чамааг улс төр юм уу хуульч болоо гэдэг чи өөрөө л чи энэ амьдралыг сонгосон шүү. Тэ? Тэгэл одоо амын асуувал суучихас. Яг саяных дээр чинь эцэг эхийн тэр нөгөө ерөөл эцэг эхийн бодол хүүхдийг маш их нөгөө замын засдаг гэдэм билээ тий. Танаа ээж бас яг тийм байсан. Яг л тэгсэн. Явуулгын болно гэхэд миний ээж 2 гараа өргөөд тэгээ тэг угаасаа хүүхдээ багасаа харагддаг юм байл. Энэ тэгж сууж ингэж айхтар уншиж ажил хийж энэ ингэхгүй энэ ингэхгүй манай ах дүүнэр тэнгэр газар шиг айлын би 5 хүүхдийн 2 дахь нь бүр ингэ манайхан чи ихэнх нь судлаачд байдсан шүү дээ. Манай ээж чинь ургамлын доктор, ах чинь одоо ингэ бас докторант байна уу та. Тэгэл бас ургамал эколог, тэгэл хамгийн баг дуу эколог, дараагийн дүү нь болохоор бас эколог байгаль аялал жуулч, нөгөөх нь болохоор ингэ сан цахилгаан дулааны инженер гэдэг ингээд суугаал ингээд тэр дундаас тэрс өөр хүн ингээд байж л байгаа байхгүй. Тэгвэл танаа хүйж гисэн яг тэр удмын бас юм байна те. Эколог байгальтай ойрхон. Тэр мэдрэмж их өөр байна те. Тэгээ тэрэнд нь манай ээж амар тийм олзуурах судалгаагаар өгөөд явуулчаач л гэт. Арай болоогүй байна ээж байж гэд. Бид нар болохоор жоохон байна гэж хүүхдээ бас аашна. Та нар наад хүүхдийг мэдэхгүй байна.
өвөө эмээ дээрээ ингээд ирээд 14 хоноод 20 хоноод явахаар ямар өөр юм ярьдаг гэж та нарын хүүхдтэйгээ ярилцдаг юм уу ер нь гэл ээж сурлаа л гэдэг. Ярихаар тэс өөр юм яриад идэв ч яах вэ тэгэл аль болох ярилцгааг хичээж лээ л. Одоо чи хүүхдүүдтэйгээ ярилцчлага байна уу? Тийм шүү дээ. Гарч байгаа цаг болгон дээрээ л ярилцахыг хичээж байгаа. Тэгэхэд чинь ярилцдаг юм бид нар ойлгоод шүү. Өөр хүнтэй ярихаар тэс өөр юм яриад. Тэгэл явчихдаг юм л. Яг гоо харин тийм ээ. За тэр хүүхдээ яриулж хоёлаа барыг дуусахгүй байхаа гэдэг шиг. Энэ цаг юу болж байна? Ер нь битэрийн цаг ер нь дуусахд өгч байна. За. Тийм. За тэгээд би бас нэг зүйлийг бас асууя гэж бодсон. Сүрэлт сошиал дээр ер нь бол идэвхтэй юм билээ. Гэхдээ хүмүүсээс их тийм сөрөг хандлага авдаг хүн бол бас биш юм билээ. Тэгэхээр ер нь ингээд сошиал дээр зөвхөн урлагийн гэлтгүй хүмүүс ер нь ямар хэрэглээтэй байх хэвээр хэрэг хэмжээнд одоо ашиглах гэдэг юм уу те байх хэвээр вэ гэж зүгээр өөр хувьдаа боддог бай. Аль болох би бол уран бүтээлчгүй намайг одоо миний сүрэлт лавгцогт тэгээд лавгцогт сүрэлт гэдэг пэйж жишээлбэл 426 мянган дагагчтай. Сүрэлт лавгцогт гэдэг латинаар бичсэн Facebook 150 мянган билүү дагагчтай. Ингээр чи намайг өчнөө залуучууд үе насны хүмүүс дагаж байгаа би тэрэн дээр ингээл сөрөгдөд ич эзэж болохгүй гэж боддог. Сөрөг юм би шэрлэхийг ч боддгоо. Тэгтээ Азад дэлхийд Facebook-ийг хэрэглээгээрээ манайх тэргүүлээд явж байгаа шүү дээ. Тийм. Утаа, төвчрөл, Facebook хэрэглээгээрээ ингээд заах тэргүүлээд явж штэ. Америкт амьдардаг манай монгол найзууд Facebook руу баг орж ирдэг ч үгүй шүү дээ. Сонирн биш. Хэрэглээд залхацсан ч юм уу ач холбогдол өгдөг. Манайх бол яаж олонний анхааралд байх вэ? Яаж хандлттай байх вэ гэж боддог юм шиг. Энэ уг нь бол зөв зохистой хэрэглэл амар гоё зүйл байхгүй юу? Тэ? Би интернет сошиалыг постлж ирсэн. Уг нь энэ чинь хүндрэлтний айгүй гоё хэрэглээ байхгүй юу? Бие биентэйгээ мэдээлэл солилцох гоё. Одоо болохоор ингээл 9 бусын юм орж идэг юм нэг юм булшилсан тийм юм болчиход шүү дээ. Над бол нэг тийм идэвхгүй бай гэхэр чи бас энэгээр дамжуулж бас уран бүтээлээ хүргэх өөрийнхөө ажлыг хамжуулах бас хэрэгцээ шаардлага байна л да. Тэгэл тэрэндээ тохируулал зохицуулал хэрэглэн л дээ. Хүн Facebook, Instagram хөгжүүлье гэж байгаа бол өдөрт 8 стори 2 пост заавал оруулж ийж одоо тэгэхээр тэр алгоритм ингээд дэмжиж ингээд байна шүү дээ. Энэ идэвхтэй байна. Энэ ямиг хүмүүст үзүүлье. Ер нь харуулад байна. Тэгэхгүй бол Facebook ч таал Тэнгүү сошиал дээр бид нэр ингээд их идэвхтэй болоод ирэхээр амьд харилцаа байхгүй боллоо гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь өөрийн чинь хувьд тэр амьд харилцааг найз нөхдөдтэйгээ уулзах, гараад хөршүүттэйгээ ярилцах, тэр нүүр тулсан тэр харилцаа ер нь хэр хэмжээнд байдаг вэ? Улаанбаатарт ер нь тийм бид нар их тийм найрскэр буюу амьд харилцааг байнга үүсгэх тийм боломж ер нь хэр вэ? Бага шүү дээ. Байгаа л да. Тэгтэл 20 настай сүрэлт ангараг хоёрын амьд харилцаа одоо тис өөрүүлсэн шүү дээ тий. Чи одоо мэдчихэж шүү. Машин тааж утсаа барьсаар орондоо ороод утсаа барина. Гэртээ ороод утсаа барина. Утас байхгүйсэн бол яах вэ? Тий. Зурагтаар ганцхан үндэсний телевиз гардаг. Тийм байсан бол тис өөр амьд харилцаа байсан бол гэж байсан шүү дээ тий. Тийм байлаа шүү. Тэгвэл тэр бол бас тодорхой хэмжээний гоё хөгжлөлтөө. Тэгээ ер нь бол нэг 30% нь бол амьд харилцааны 30% нь 100 гэж боддог гэсэн. 30% нь бол алга болсон. За би ягаад нөгөө сая хот болон хотын амьд харилцааны талаар асуусан бэ гэхээр өөрт чинь ном бэлгэлж байгаа байхгүй юу? За энэ болохоор ингээ Зөөлөн хот гэдэг нэртэй ном. За энэ болохоор дэлхийн алдартай хот төлөвлөгч архитектор Дэвид Сим гэдэг хүний ном. Тэгээ одоо дэлхий дээр болохоор 20 гаруй орны хэл дээр орчуулагдаад гарчихсан. Хотыг илүү зөөлөн буюу хүмүүс амьдрахад таатай. Тэгэхээр хот гэдээ ярихаар бид нар нэг байшин барилга, машин зам таатай тухай ярьдаг болвол хот гэдэг бол биднээс бүрддэг юм аа.
Тэгвэл бидний хэмжээст тохирох, биднэрт таатай байх, бид нар хоорондоо илүү их тааралдах боломжтой хот яаж байж болох вэ гэдэг шийдлүү санааг оруулсан ном баг шүү. Тэгээ би энэ номон дээр найзуудтайгаа хамт одоо орчуулад, аль бисний эрхтэйг нь орчуулад тэгээ одоо өнгөрсөн 9 сард гаргасан. Одоо 4 сарын 19-нд Зөөлөн хот гэдэг фестивалыг бид нар Монголд анх удаа хийх гэж байна. Тэгээд номын зохиогч нь бас Монголд ирэх гэж байгаа. Тэгэхээр бас олон хүмүүст мэдээлэл хуваалцдаг хүний хувьд наанасаа бас хараад шин санаанаа байвал шууд хуваалцаж бас болно шүү гэж номоо бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. Тэгэхээр бид нар ингээд нөгөө хоорондоо таарлахгүй эсвэл утсыг ашиглаад байна гэдэг нь хотод бид нэр хийх зүйл баг байх тусам хүмүүс тийм болд юм байна л да. Эсвэл гадаа гараад суух те зүгээр л нэг гой санал байх, эсвэл нохоогоо салхилуулах, хүүхдүүдтэйгээ оролцох арга хэмжээ одоо юу гэдгийг те энэ болгон их байх юм бол бид нар амьд харилцааг илүү их дэмжих, хотоо бидний хоорондын харилцаа илүү их зөөлөн болох бас тийм боломжтой. Бид юм наа гэд номоо бэлгэлж байгаа юм. Одоо ч тэгээд за ямар ч байсан баярлалаа. Зөөлөн хот. Нэр нь угаасаа энэ номын нэр ийм нэр байсан уу? Soft City гэдэг ном ба. Тэгээд 23 дахь нь баг Монгол болж байгаа. Олоор нь хэлээр орчуулагдсан. Сая юу? Бид нар нэг 500 хэвлээл ер нь одоо дуусч байгаа. Тэгээ одоо фестивалтай зориулаад бид нар дахиж хэвлээд тэгээ энэ агуулгаараа яг Зөөлөн хот гээд хотынхан дандаа гоё зүйлүүдийг, сайн зүйлүүдийг олж харах фестивал хийх гэж байгаа шүү заяа. Энэ номын худалдааны төвдөр байгаа юу? Дэлгүүрүүдээр бол байгаа. Ямар үнэтэй байгаа юм? 69,000 төгрөгөөр. Энэ алдагдaltaй шахвал зарагдж байгаа юм байна да. Энэ шохоотой цаас маш айгүй үнэтэй шүү дээ. Тэгээд айгүй их зурагтай. Их зураг их тусмаа л үнэн нэмэгддэг. Гэхдээ яг энэ бол нөгөө хотоо гоё болгоё гэсэн хүн болгонд л ер нь хэрэгтэй ном гэж харж байгаа. Тэгээд мэрэгжлийн хүмүүс нь ч гэсэн их хүлээж авч байгаа. Тэгээд одоо энэ 4 сарын 19-ний фестивал их гоё хийчихвэл жил болгоо ингээд хотоо гоё болгох санаа хуваалцдаг тийм. 4 сарын 19-нд хаана болох юм? Соёлын дүүргэнд бол байвал таад баг байвал орж ирж үзье. 6-нд дуусна. Тэгээд дарахын эрдэнэт рүү тоглолтоор явчихгүй бол байвал хэрэг болол хэлээрээ хэвчээ. За тэгээд дахиад нэг бэлэг. Хоёр ч бэлэг баг. Одоо аюул ингэний хоромгоос өгнө. Тэгнэ. Тэг энэ болохоор манай нэвтрүүлгийн хамтрагч Камуэлийн эрүүл мэндийн ундаа хоромгийг танаа гэр бүлд өгч байгаа. Манай ихнэр ч одоо жирэмсэн байгаа шүү дээ. Үгүй тийм үү? Байн гооч. Ямар хөрх. Дахиад нэг бэлэглээ. За энэ болохоор нэг амрах агшин гээд спа үйлчилгээний газар байгаа. Gem Mall гээд байдаг штэ. UB Palace-аас зүүн талд нь дээшгээ өсгöd. Gem Mall-д байрладаг. Тэгээ гэр бүлээрээ найз нөхдөөрөө нэмэгтэйчүүд дангаараач бас ингээд амарч болно. Тий, ирчүүдээс орж болно. Тэгээ одоо би болохоор энэ хосоор үйлчлүүлэх энэ VIP тасалбарыг бэлгэлэх гэж байгаа байхгүй. Их нэртэйгаа тэгээд эсвэл их нэр чинь найзтайгаа ч юм уу ээжтэйгаа ихчтэйгээ орж болно. Тэгээд толгой амраах спа үйлчилгээний эрхэм бичиг байгаа шүү. Бид нар чинь нөгөө нэг зөвхөн биеэл амраагаад идэг бол тарих толгоогоо бас амраах тусдаа үйлчилгээнүүд бас бий болсон байна. Тэгээд 4 сарын 6-ныг хүртэл Мөрөөдлийн театрынхан маань Самсараа жүжигээ бас соёлын дүүргэнд тоглосоор авах болно. Тэгээд та бүхэн бас 4 сарын 6-наас өмнө бас амжаад үзээрэй. Үзсний дараа маш их зүйлийг боддог, амьдралдаа илүү их хайртай болдог тийм сайхан уран бүтээлийг Мөрөөдлийн театрынхан маань биднэрт зориулан хүргэж байна. Тэгээд чамд болон танаа хамт олон уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Өөрт чинь чамд бол найзтай болон подкастын гэр бүлд нь бас жаргал хүсье. Баярлалаа. Бидний яриаг анхааралтай сонссон хүлээн авсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргүүлцгээе. Түр баяртай.